Нар хур тэгшэрсэн намар цагийн налгаар 8 дугаар сарын 14-ний энэ сайхан өдөр Чикаго хотноо уламжлалт сайхан шагаан наадгын тэмцээнд Монгол эх орны дархан залтай мэрэгдүүд Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотын Уухай баг, Окленд хотын Мэрэг баг, Чикаго хотын Эрдэнэзуу, Тэнгэр, Уухай, Чикаго Орхон гэсэн багууд Монголын мэрэгдтэй хамтарсан багаар нийт 7 баг тамирчид оролцсон цэц мэрэгнээс сорьсон олон сайхан мэрэгдүүдийн ур чадварыг харуулсан сайхан тэмцээн боллоо. Америкийн нэгдсэн улс дахь монголчуудын шагаан харвааны тэмцээний нээлтийн хүндэтгэлийн ажиллагааг эхлүүллээ. Нээлтийн ажиллагаанд баг тамирчид болон зочид төлөөлөгчид талбайн төв тойрон хүрээлэн зогсож төрийн дуулалт ёслолын хөгжим хишэглэн Чикаго хотын Монгол шагаан харвааны товчооны тэргүүн Баточор тэргүүлэгч гишүүдийн хамт Чикаго хотын Монгол шагаан харвааны товчооны тэмдэгт дүрстэй Чингисийн 9 түгний загвартай гоёмсог хийц бүхий сүл тугийг залж төв асрын өвөнд хүндэтгэлтэйгээр байрлууллаа. Нээлтийн ажиллагааг тэргүүн Баточор нээж тамирчдад амжилт хүсэн үг хэллээ. Мөн Монголын шагаан харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Төв аймгийн засаг дарга Үлэмж Дархан мэргийн энх бат Монголын шагаан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга бас хүү нар үг хэлж дараа хүмүүст Монголын шагаан харвааны холбооны шагналыг гардууллаа. Калифорни мужийн Лос Анжелес хотын шагаан харваач Алтан хувийг хүндэт харваач тэмдгээр тус хотын шагаан харвайг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсныг нь үнэлж харваач цогт гэрэлд Монголын шагаан харвай холбооны дурсгалын хүндэт тэмдэг Чикаго хотын Ахмад хүндэт харваач Банзрагч Эрдэнэзүү багийн ахлагч Пүрвд орж мөн багийн харваач Дэд мэргэн Баасан сүрэн Тэнгэр багийн харваач Дэд мэргэн Баяраа нарыг Чикаго хотын шагаан харвааны товчоонд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын шагаан харвай холбооны хүндэт тэмдгээр тус шагнав. Мөн Чикаго хотын Монголын шагаан харваан товчооны бэлэг тэмдэг бүхий эмблемийг уран ухаан хийцээр дүрслэн гаргаж өөрийн авьяасаар урлан бүтээсэн Сэлбэрч Бадарчин Болд Баатарт Чикаго хотын Монгол шагаан харвааны товчооны үйл ажиллагааг хөгжүүлэхэд эдвэх зүтгэл гаргаж өнөөдрийн энэ тэмцээнийг чадварлаг өндөр түвшин зохион байгуулж ажилласан Мегмар сүрэнгийн Сэмжид нарыг Монголын үндэсний олимпийн хорооны биеийн тамирын спортын алдар тэмдгээр тус шагнав. Нээлтийн ажиллагааны үеэр Монголын дархан цалтай харваачид болон зурсан олонтой дурсгалын зураг хөргөө татуулан хөөрөг зөрүүлэн айраг шимж хууч хөөрөн жинхэнэ халах монгол эрчүүд харваачдаараа бахархмаар сайхан надам боллоо. Окленд хотын Гамбол ахлагчтай Мэрэг баг онч мэрэгнээ олонд гайхуулж 1-р байр эзлэн алтан медаль өргөмжлөл мөнгөн шагнал мөнгөн цомын эзэд боллоо. Удаах байруудад Сан Франциско хотын Цолмон ахлагчтай Уухай баг 2-р байр эзэлж мөнгөн медаль өргөмжлөл мөнгөн шагнал 3-р байрт Чикаго хотын Инх бол ахлагчтай баг эзэлж хүрэл медаль өргөмжлөөр шагнуулан олон сайхан онц мэрэгдүүдэд тодруулсан тэмцээн боллоо. Үзэгчтэй танд энэ өдрийн амар амгалан айлтгая. За бид нар өнөөдөр Сакраменто хотын нэгэн ийм парк төрөлцөн ирээд байна. Тэгээд бидний ирсэн шалтгаан болохоор зэрэг сая Америкийн монголчуудын дунд шагаан харвааны 3 дахь жилийн тэмцээн амжилттай болоод өнгөрлөө. Тэгээд энэ тэмцээнд Монголоос 2 баг тамирчид хурж ирснийг та бүхэн мэдж байгаа бах. Тэгээд тэдний нэг болох хамгийн залуу Үлэмж Дархан мэргийн Ямаранс та одоо бид нар уулзах гээд энэ сууж байна. За сайн байна уу? За сайн байна уу. За Америкт байгаа монголчуудаа болон Калифорни мужид байгаа нийт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Монголоос ирээд одоо нийтдээ бараг 10 гаруй хончлоо. Тэгээ Калифорни муж цаг агаарын хувьд сайхан. Тэгээд шагаачтайгаа 7 хоногт 2 удаа уулзаж бэлтгэл сургалт хийж байна. Сайхан байна. Өнөөдөр Сан Франциско хотын шагаачтай ингээд бас уулзаад шагаа харваад ингээд сууж байгаа бас баяртай байна. За тэгээд энэ дашрамд хэлэхэд Чикаго хотод шагаа харваан тэмцээний зохион байгуулсан Чикаго хотын шагаан товчооны дарга Баточор түүний гэргий Сэмка ихч нартай тэгээд Чикаго хотын шагаачтай сайхан тэмцээн зохион байгуулсан. Миний хувьд бол маш сэтгэл өндөр
ер нь сайхан тэмцээн болсон гэж одоо дүгнж байна да. Тэгээд ер нь шагаа харваан тэмцээн зохион байгуулсан нийт Америкийн нэгдсэн улс суугаа бүх монголчуудаа бусад хотуудаас очсон шагаачдаа бүгдэнд нь баярлсан талснаа хэлье. Бээригийн шагаан холбоо товчоо нодлон жил зохион байгуулахад Монголоос анх удаага бас хахлагчтай 4 хүн ирсэн. Тэгээд одоо энэ жил гэлэх чи 11 хүн ингээд жил болгон нэмэгдээд ер нь бол зааш тохиолдолд Монголоос шагаачдыг хэрхэн дэмжиж байгааг нь харагдаж байна. Тэгээ энэ тал дээр Монголын спортын хоороо та бүгдийг хэрхэн дэмждэг вэ? Жишээ нь наашаа гарахт чинь юу хэлж захиж явуулав? За ер нь нодлон жил 4 харваач маань ирээд тэмцээнд амжилттай оролцоод батсан. Энэ жилийн хувьд бол 11 харваач маань Америкийн нэгдсэн улсын визэнд ороод виз маань амжилттай гарлаа. Тэгээд биднийг визэнд ороход тусал дэмжсэн. Одоо биеийн тамирын спорт хорооны дарга Наранбаатар дарга. Тэгээд Монголын шагаа харвааны холбооны ерөнхийлөгч нарийн бичгийн дарга бүгд л бүгд л ер нь тал талаасаа дэмжиж энэ жил бас үнэр өтгөн бас 11 хүлээ ирсэнтэй бас баяртай байна. Өөрөө ирсэн гэсэн тийм ээ? Тий, өөрөө ирээд Чикаго хотод тэмцээнд оролцоод тэгээд нутаг бүтсэн. Миний бие бол одоо маргааш нөгөөдөр Монгол руугаа буцах гал тэгээд тий Калифорни хайдтай ингээл. Тэгвэл Чикагоос буцаад наашаа Калифорнид ирсэн байгаа юм. Тий, Чикаго хотын тэмцээнд оролцоод буцаад энд байдаг шагаачдын дунд ирээд бас нэг 2 өдөр шагаа харваад бас өөрийнхөө мэддэг чаддаг юу байдгийг тэрнээсээ бас хуваалцаал ингээл сайхан л байна. За бидний санджаагаар нодлон болохоор зэрэг 2 мэргэн төрсөн. Энэ жил тийм мэргэн цолтой осоо чинээр төрв. За энэ жил Чикагогийн цомын аврагт төрүүлээд Оклендын мэрэг багаас нэг 2 дид мэргэн төрсөн. Калифорни мужи шагаа холбоонд тавчаа үйл ажиллагааг ерөнхийдөө аймгийн хэмжээний шагаан тавчааны хэмжээтэй одоо юу гэдгийг одоо нэг Монгол улсын нэг аймгийн хэмжээнд авчаа тэгээд цол зэрэг олгодог болсон гэсэн. Тэгээд ер нь болзол бол бас их өндөр. Тий. Одоо аймгийн гоцмөргийн цол гэдэг авна гэхэд жоохон бас болзол өндөртэй ба тий. Заавал хувийн амжилт оруулсан байх жишээтэй. Иймэрхүү дүрм шуурн тавь шаарддаг юм лээ. Тэгэхээр мэдээж тодорхой хувийн багийн амжилт үзүүлснээр мэдээж энэ Америкийн монголчуудын дунд зохиогдож байгаа энэ том нэртэй тэмцээнд оролцсноор бас тодорхой хэмжээгээр амжилт олоход төлөвлөж байх тийм ээ. Тэмцээнүүд мэдээж хувийн нэмэр оруулах. Тий, тэгэлгүй яах вэ? Монголчуудын дунд Америкт суугаа монголчуудын дундх тэмцээн тэгээд наадамын харваа тэгээд бас өөрч юу бол цомын авраг гэсэн баха. Энэ тэмцээнүүдтэй эднээс цолны зэрэг олоход бас болцолтой байдаг юм билээ тий. Монгол улсад бол нэг жилд нэг наадам улсын аваргаар л цол олгодог тэмцээнүүд болдгийг. Калифорни мужи Америкт бол нэг жилд бас нэг 3 удаа боломжтой бас тий улс аймгийн гоцмөргийн гэдэг цолыг авахын тулд тийм болцолтой бас дүрм журмын дагуу л явд юм бэл. Тэр нь тэгэхээр нэг нь 3 нь юу ах вэ? 3 нь болохоор наадам. Тэгээд Калифорни шагааны авраг шалгуулах тэмцээн. Тэгээд нөгөөдг нь Америкийн авраг шалгуулах. Америкийн монголчуудын авраг. Тий, цомын сая одоо Чикагод болсон тэмцээн 3 бас л. За тэгвэл шагаачд маань тэгэхээр хувийнхаа амжилтыг сайн дээшлүүлэх хэрэгтэй юм байна шүү дээ. Цолонд хүрэх юм бол хүрэх өсвөл тийм ээ. Гоцмөргийн цолны болцол хангахын тулд одоо цуваа авраа хувийн амжилтаараа 2 удаа заавал төрүүлсэн байх. Шаардлагатай гэсэн. Тий. Цуваа харванд хэдэн хүн ордог вэ? Цуваа харванд ер нь тэгэл хүсвэл бүх харваач тий. Тэр нь төрүүлнэ гэдэг бол хэцүү л дээ тийм ээ. Тий, 20 сум тавьж өрсөлдөг. 20 сумнаас хэдийг онсноор нь тий хамгийн их онсон хувийн амжилтаар. Тий, хувийн амжилтаар хамгийн их онж төрүүлсэн харваач одоо гоцмөргийн цолны болцол хангадаг. За ер нь шагаа харваа маань Монгол улсад ер нь сүүлийн үед спорт болоод улсын цол зэрэг олгодог болоод ер нь эрчимтэй хөгжиж эхэлж байна тий. Тэгээд улсын баяр наадмын бас
шагаан арваа маань улсын баяр наадмын 4-р төрөл болоод ингээд улсын ерөнхийлөгчөөсөө шагнал мануулаа авдаг болсон. Тий 13 дахь жилдээ явж байна тий. Тэгээ ер нь шагаан арваа маань ер нь Улаанбаатар хотод их залуужж байгаа, оноо мэргийг сайжирж байгаа. Ер нь спорт тал руугаа их хөгжиж байна доо шагаан арваа. Америкт байгаа харин шагаан арваачд маань зав зай тий чөлөөт цагаараа хичээлдэг. Тэгээд ер нь шагаандаа ер нь сэтгэл зүрхээр бас орцсон хүмүүс ч зөндөө байна. Тэгээд шагаан арваа бол Америкийн нэгдсэн улсад бол ер нь сүүлийн 3 жил болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхэд их эрчимтэй хөгжиж байна. Миний одоо харж үзснээр бол ер нь л улсын Монгол улстай ч харахад тий боломжийн болцсон байна. Тийм үсэ зөндөө байна тий. Тийм үсэ байна. За тэгвэл өнөөдөр Америкт байгаа монголчуудын дунд шагаан харваа ингээд сайхан хөгжиж байгаа үндсэн дээр тийм ээ мэдээж тодорхой хэмжээгээр хүмүүс амжилт гаргаа дээрэс нь бас тэр тодорхой хэмжээний цолд хүрэхийг хүсэж байгаа да яванда. Тэгэхээр зэрэг үлэмж дархан мэрхэн гэдэг цолыг авахын тулд яг ямар шаардлага жишээ нь одоо яг энд байгаагийнхаа хувьд юм эсвэл яг зарчмын хувьд бид нар яг юуг мэдэх хэрэгтэй вэ? Энд зарчмын ялгаа байгаа юу эсвэл яг яаж авах хэрэгтэй вэ? За ер нь үлэмж дархан мэргэн гээд шагаан арвааны ер нь Монгол улсын дээд цол. За энэ цолыг авахын тулд улсын баяр наадам, улсын аваргын тэмцээнд 5 удаа медальт байранд шалгарсан тохиолдолд үлэмж дархан мэргэн гэдэг цолны болцлыг хангадаг. Үүн дээр Америкийн нэгдсэн улс суугаа гоц мэргэн гэдэг цолыг авахын тулд заавал хувийн амжилтаар тий цуваа арваанаас 2 медаль авсан байх шаардлагатай гэдэг болцлыг тавьсан байгаа. Үүнийг биднээс одоо Монгол улсынхаа үлэмж дархан мэргэн гэдэг цолонд бас оруулж өгөх тий. Дээш нь шагаан арвааны холбоонд уламжлах. Тэгээ ер нь үлэмж дархан мэргэн гэдэг дээд цолыг авахын тулд заавал цуваа арваанаас 1 медаль ч юм уу тий хувийн амжилтаараа 1 медаль авсан байх шаардлагатай гэдэг. Тийм үлэмж дархан мэргэн цолны болцол хангасан тийм үндэл одоо энэ цолыг олгуул зүгээр юм уу гэж бас энэ Америкт суугаа монголчуудаас ийм санаа авсан. Тэгэхээр тэр тал дээр арай зарчим жоохон өөр байгаад байгаа юм уу тийм ээ? Жишээ нь Монголд арай өөр энд болохоор арай өөр байгаа юм уу тийм? Ер нь бол Калифорнид болохоор арай өөр болцлын тэр цол авах нөхцөл нь хатуу болчиход байна л да. Хүн болгон багаараа байр эзлээл гоц мэргэн цол авдаг байсан бол одоо бүгд л гоц мэргэн ч юм уу тий бүгд ийм болчих боломжтой байна. Тэгээ Монгол улсад бол одоо энийг л харин заавал тэр үлэмж дархан мэргэн цолыг авахын тулд цуваа арваанаас ямар нэг медаль авсан тохиолдолд тэр дээд цолыг олгуул яасан бэ гэдэг санал. Ер нь тийм байх гэж би бодож байна. Яг тэгэхээр альва хувийн амжилтаар тийм ээ гоц мэргэн гэсэн цолоо авч ир дараагийнхаа шатанд одоо заан начин одоо тий ингээд авраг гэдэг ингээд дараалаад явж байгаа юм чинь үлэмж дархан мэргэн бол угаасаа хувь хүний амжилт юм чинь тийм ээ. Тодорхой хэмжээгээр тэг шаталж явах байх л да тийм ээ. Яг шагаан арваа маань болохоор ер нь багийн спорт гэж явдаг л да тий. Хувийн цуваа гэж хувийн харваач гэж явдаг. Гэтэ ерөнхийдөө багийн тоглолт багийн амжилтаараа нь ер нь үлэмж дархан мэргэн өгдөг юм уу тийм ээ. За ихтэй бас яг хувийн цуваа арваанд бас байранд орсон бол тэрийг бас тооцож явна л доо. Тий. Тэгвэл шалгуур нь улам нарийн болох хэрэгтэй л байна. Тий, ер нь үлэмж дархан мэргэн цол авах гэтэл яг хувийн цуваанаас аваад медаль авсан үндэл өгвөл зүгээр юм уу гэж бодож байна. За шагаачдуудын маань хувийн амжилтыг ер нь юу гэж бодож байна? Жишээ нь Калифорний монголчуудыг өөрөө тасалжууллаа шүү дээ тийм ээ нэг хэсэг. Тэгэхээр зэрэг өөрөө чинь тасалжуулсан хүмүүсээс харж ирсэн хүмүүс нь яг тэмцээндээ ороод ямар амжилтыг үзүүлв тэр хүн цаашдаа нэлээд одоо тийм өөрөө чинь нэг тийм нэг бодлоо яг тийм бодлоо. За одоо биднээсээ хувьд ирээд нэг 5 хоног бэлтгэл базаасан. Тэр хугацаанд хүмүүс маань бас өөрсдийн бодожсэн санджаасан биднээсийн нислэгааг хараад бас жоохон одоо юу гэдэг нь те өөрийн гэсэн бодолтой болоод яаж нислуул ингэдэм байна. Тэгж нислуул тийшээ явдгийм байна. Бэлтгэлийн явцаас ер нь манай Калифорни шагаачд маань одоо аймгийн мэргэн гам болд гэдэг ах одоо сайхан харамж байна. Тэгээд
аймгийн дид мэргийн сая болцлогдсон одоо Баяраа гэдэг залуу их сайхан харуулж байна те. Тэгээд Мэрэг багийн бас Шижрээ ах байна. Тэгээд Уухавагаас одоо Цолмон байна. Тэгээд ер нь бүгд л сайхан харцгааж байна дөө. Сакраментогоос одоо тэгээд энэ Ган Зөрөг ах сайхан харж байна. Ган Зөрөг сая Баяр наадмаар төрүүлсэн шүү дээ. Баяр наадмаар төрүүлсэн. Тэгээд дээр нь сая бас Чикаго хотод бас энэ Окленд эдтэй нийлж яваад бас багийн 10-аар төрүүлсэн. Тэг Ган Зөрөг. Ер нь нислэгаан их тогтцсон сайхан л нислж байна. Өөрөө хэдэн жил шагаа харавж байна? За ер нь шагаа харваагаар манай аав ах мах харавдаг байсан. Тэгээд миний хувьд бол яг хашлах сумны нийлүүлээд бол 7-8 дугаар ангиасаа л хашлах сумны нийлүүлж эхэлсэн. Яг Монголын шагаа харваанд тууштай яг ингээ шагаа харваагаар хичээлсэн жил маань 5 жил хичээлж байна. Сүүлийн 5 жилд одоо эрчимтэй одоо яг шагаа харваагаа гэж зүтгэж байна да. За тэгээд нас өдөр хэдтэй вэ? Одоо энэ шагаа харваачд маань өөрөө чинь Монголын хамгийн залуу үлэмж дархан мэргэн гэж танилцуулсан бидэнд. За миний хувьд бол одоо 29 настай. Тэгээд Монгол улсын сүүлийн 4 жил дараалан төрүүлчихэд. За ийм амжилттай л. За баярлалаа. Тэгээд энэ жилийн улсын аваргын хувийн цуванд нь бас 2 дугаар байранд орсон 23 оноо. Энэ амжилт нь бас миний одоо хувийн дээд амжилт юм уу да. Тий. За ер нь насаар хамгийн залуу тэгээд одоо сүүлийн 5 жил маш эрчимтэй тэмцээн наадамдаа оролцоод тийм ээ амжилтыг бол маш одоо ойрхоноор олж штэ тий. Энд бэлтгэлийн явц хэрэгтэй яг энд хувь хүний өөрийнх нь итгэвч чармал хэрэгтэй нүү баг хамт олон яг юу үнэхээр нөлөөлдөг юм бэ? За ер нь шагаа харваанд бол өөрийн хичээл зүтгэл өөрийн одоо авхаац самбаа гэх юм уу тийм юм маш их нөлөөлнө. Дээрээс нь багийн хамт олон маань бас их сайн нөлөөлнө. Яагаад гэвэл чинь багийн спорт хүн болгон бас сайн байх хэрэгтэй. Хүн болгон онж байж амжилтыг гаргадаг учраас ганцхан би ганцаараа сайн байгаад багийн амжилтанд хүрдэггүй тий. Багийн хамт олон бүгд л сайн байх хэрэгтэй. Тэгээд миний хувьд бол хамгийн залуу үлэмж дархан мэргэн гэдэг нь бол Америкт ирсэн 11 хүнийхээ дотор хамгийн залуу би гэж байгаамаа. Тэрнээс надаас одоо насаар дүү үлэмж дархан үнэлтэй хүмүүс Монголд байгаа. Ямарсан нэг миний мэдхэд нэг 3-4 хүн байх. Хамгийн залуудаа хэдэн настай хөө? Надаас нэг 26 7 залуучууд байна. 4 насаар залуу. Нийтдээ хэдэн үлэмж дархан байна Монголд нэрэ? За нэг 55 орчим. Би болохоор 52 дахь үлэмж дарах мэргийн цолны үнэлгийг авсан. Тэгэхээр чин одоо тэрнээс хойш одоо 3 үлэмж дарах мэргийн нэмэгдсэн байна. Тэгээд нийтдээ нэг 55 за 60-аад л үлэмж дарах мэргийн цолтой. За тэгээд залуу өрнөөсөө энэ амжилтанд хүрсэн. Тэгээд дээрэс нь манай энэ шагаан харвааны энэ спорт бол хүнд хүмүүжилтэй их сайхан Монгол хүний тайван Монгол ирчүүдийн сайхан тайван гүндэгүүд занг бий болоход бас маш их тусдаг хүн болдог гэдэг ингээд олон сайхан хүмүүжлийн ач холбогдолтой ийм спорт байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо залуу үеийнхэндээ жишээ нь өөрөө одоо энэ замыг туулж тий 29 гэдэг чинь залуухан шүү дээ. Тэгэхээр залуу хүүхдүүдэд юу гэж хэлмээр байна? За ер нь шагаа харваагаар хичээлээд ер нь сэтгэл зүйн тал дээр хатуужил төвчээр маш сайтай болно. Тэгээд нүдний хараа тэгээ одоо тэр бос сууж байгаа одоо тэр байдал тасгал маань ер нь хүний эрүүл мэндэд хэрэгтэй ч тусдаа л гэж ярьдаг шүү дээ. Тий. Тэгээд ер нь шинээр шагаан харваанд орж байгаа залуучуудаа ер нь шагаан харваагаар хичээлээд сураад
Ингээд хичээлээд явхад бол ямар ч хэл байсан алдахгүй тий. Тэр нь хойш дээр хэрэгтэй. Тийм л спорт гэж боддог шүү дээ. Нэг насны одоо хязгаар заахгүй тий. Тэгэл тэр хүн их харавж л байвал тэгэл тоглож. Сүүлийн үед эмэгтэй хүн Монголд харуулж эхэлж байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр эмэгтэй зөвхөн 93 наадам биш болж байна да. Шагаанаас. Ер нь бол 93 наадам гэдэг чинь сур харваанд бол эмэгтэй хүмүүс сур харваад наадмын төрөө аваад явж байдаг. Тэгээ шагаа харваагаар бол яг эмэгтэй хүмүүс яг хичээлээд яг тэмцээнд орсон тийм байхгүй. Яг уу зүгээр шагаа харваагаар эмэгтэй хүмүүс харавж онж байгаа тийм тохиолдол байгаа. Тэрнээс үл яг одоо ингээд тэмцээн уралдаанд яг эмэгтэй хүнтэй тоглоод ингэсэн юм бол одоогоор байхгүй байгаа тий. За тэгээд та нар жишээ нь одоо ингээд 7 хоногт хэр их бэлтгэлээ хангадаг вэ? Тогтмол яаж хэр хэдэн удаа 7 хоногт тоглох вэ? За ер нь тэгээд улсын аварга тий. Улсын аварга наадам гэ 2 том тэмцээний үеэр бол 14 хоног одоо амралтанд бэлтгэл сургалтаа хийж тий. Тусгай багаараа ингэж бэлтгэл сургалтаа хийж ингэж одоо тэр багийнхаа уур амьсгал, зөв уур амьсгалыг бүрдүүлдэг тий. Хоорондоо эвтэй байх. Тэгээ нэгнийхээ сэтгэл санааг ойлгох тий. Тим үндсэн дээрээс бэлтгэлтэй гардаг. 14 хоногийн бэлтгэлээ базаадаг да. Тэрнээс өмнө бол ер нь та нар цуглаж Монголд жишээ тоглолтгүй. Тоглолтгүй байх уу? Тэрнээс өмнө 7 хоногтаа нэг 2-3 удаа зарим хүмүүс ч 5 өдөр тоглож байдаг тий. 7 өдөрч тоглож байдаг хүмүүс байдаг. Тэгээд ямар ч сан бэлтгэл сургалт бол тасралтгүй л явж хийж л байна. За дэлхийн нийтээр таран сууж байгаа монголчууд манай нэвтрүүлгийг те мэдээлэл.com-оор дамжуулан үздэг. Тэгэхээр зэрэг энэ завшааныг ашиглаад одоо монголчуудаа юу гэж хэлмээр байна. Дээрээс нь бас энэ юу байгаа штэ. Бас бусад орнууд монголчууд шагаад харж байгааг сонссон л да. Тэр талаар бас мэдэх зүйл байгаа юу? За ер нь шагаа харваа мань Монгол улстай биш одоо дэлхийд даяар одоо Америкийн нэгдсэн улс, Франц улс, Бельги улс, Оросын холбооны улс бүх улсуудад орнуудад ер нь шагаа харваа мань хүн болгонд ороо харавж байна. Шагаа харваа мань ер нь гадаад орнд хөгжиж эхэлжээ. Тэгээд ер нь шагаа харваа мань хөгжих зам нь нээлттэй болсон байна. Олон улсад. Өөр улс оронд та нараас очиж одоо тэмцээнд оролж ирсэн газрууд байгаа юу? Жишээ нь Америкаас өөр орнуудад. За миний хувьд бол 2007 онд Тайланд улсад шагаа харваагаар сурталчлах, тэнд үзүүлэх тоглолтод оролцоод тэгээ ямар ч гэсэн Тайланд улсыг шагаа харваагийнхаа буян галныг үзээд авсан тий. Тэгээд манай шагаачид маань Оросын холбооны улсад бас үзүүлэх тоглолтод шагаагаа сурталчилж ингэж тоглосон. Бас дээр нь Франц улсад бас Монголын шагаачд маань очиж бас тэдгийн шагаачтай уулзч шагаагаа сурталчлах маягаар тоглолт хийсэ. За дараа жилийн тэмцээн хаана болох вэ? За дараа жилийн тэмцээнийг Калифорни Сан Франциско хотын шагаан тавчаа, Улаанбаатар хотын нийслэлийн шагаан тавчаа гэр хамтраад ер нь санаа сэтгэлээ ингээд саналаа ингээд ярилцсан л да. Тэгээд ер нь Сан Франциско энэ Сакраменто хотод ер нь хий. Тэгээд ер нь шагаа харваагаа Америкийн авраг шалгуулах тэмцээн гэхгүйгээр тэгээ олон улсын тэмцээн болгож хийвэл яасан бэ? Одоо Францаас шагаачтай ураад, тий Бельгиэс шагаачтай ураад ингээд Монголоос шагаачтай ураад, Монголоос одоо хойдон жил бүр өргөн олон ирэх байхаа л гэж бодож байна. Тэгээд нийтдээ ер нь нэг олон улсын тэмцээн хийгээд ингээд тим санаа солилцоол ингээд сууж байна. Тэгээд
ямар ч гэсэн Сан Франциско, Сакраменто хойдонгийн тий дахиж уулзах юм. Одоо сайхан өрөөлийг дэвшүүлье тий. За тэгвэл энэ шагаан харваа маань тий улам өргөжөөд дараа жилийн тэмцээнд бол их өргөн болох дээ. Тэгэхээр одоо интернет үзэгч та бүхэн одоо тий шагаа харвж байгаа улсуудад цаашаа дамжуулаад тийм ээ хэлэх нь шүү дээ. Эх жилийн тэмцээн маш өргөн болох нэ. Их олон орн улс орноос амьдарч байгаа монголчууд энд цугдах нэ. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид 2011 онд шагаан харвын тэмцээн болох нэ. За тэгээ нэг сайхан тэмцээн болох юм шиг байна. За тэгээ энэ дашрамд нэг зүйлийг бас нэмж асуумаар байна л да. Монголоос жишээ нь одоо тэ наашаага энэ Америкт хурж ирж тэмцээнд оролцохын тулд ямар нэг шалгуур байгаа юу? Эсвэл зүгээр хэн дуртайд хурж ирээд орох уу? За ер нь бол энэ жилийн хувьд бол зүгээр Америкийн нэгдсэн улсыг тэмцээнд оролцъё гэсэн саналтай, сонирхолтой хүмүүс бүгд ирцгээсэн. Энээс бол тиймд нь шалгуур ч юм уу ямар нэгэн байдлаар тим тогтоогоогүй. Бид өөрийнхөө саналаар шагаагаа гэсэн сэтгэлтэй л ингээл явж байна да. За хажуугаар нь тэгээ бас газар орон үзээ тийм ээ. Америк орон ямар сэтгэл төрүүлв? За Америк орн маань одоо нэг юу гэхлээ эрхчлөөний орн тий. Тэгээд үнэхээр сайхан байна. Би урд нь нэг ирж нэг 5 сар болсон. Тэгээд энэ жил бас дахиад ирж байгаадаа бас их баяртай. Тэгээд Калифорни мужийн цагаагаар уур амьсгал их сайхан байна. Тэгээд ер нь шагаачтайгаа олон үзэж санаа сэтгэлээ хуваалцж ер нь л сайхан сэтгэл өндөр буцаж байна да. За Чикагогийн тэмцээн сайхан болов өөрөө очсон байз тэ? За Чикагогийн тэмцээнд юу очиж оролцсон, их сайхан болсон. Тэнтхийн шагаан товчоо энэ тэмцээнийг маш сайхан зохион байгуулалтад явууллаа. Монголоос сайхан олон дархан мэрэгчүүл ирлээ. Манай эндээс 2 баг очиж оролцсон. Тэгээд ирэх жил манай Калифорни мужид шагаан тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Тэгээд энэ тэмцээнэ бид нар ирэх жил дэлхийд байгаа бүх улс оронд байгаа шагаачтай ирж манай мужид ирж шагаагаа харвцгаагаач ээ. Энэнгүүрээ бид нар цөмөр уулзцгаая гэсэн ийм өрөө байна. Тэгвэл их сайхан санаачлага байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг хэрвээ одоо олон орноор амьдарч байгаа монголчууд те дэлхийд даяар амьдарч байгаа монголчууд хэрвээ эрхчлийн тэмцээнд орё гэх юм бол хаана мэдүүлэг юугаа асуултаа тавих вэ? За энийг Монголын шагаан холбооноос бидний талаар мэдээлэл авч болно. Эсвэл одоо энэ телевизийн танай энэ манд студийн хаягаар бас мэдээлэл авч болно. Эсвэл одоо миний гар утас байна. Одоо би гар утасныхаа дугаарыг хэлж өгье. 510 467 2030 гэсэн ийм утсаар шижир болд гэж хүнтэй яриад энэ талаар мэдээлэл авч болно. Тэгээд ирэх жил уулзцгаая хэвлээ. За мэрэг багийн ахлагч мэрэгэн гам болдгойтой уулзж байна. За Чикагод болсон тэмцээн амжилттай болсон. Бээригийн 2 баг хоёулаа 1-2 дугаар байрыг эзэлсэн ийм сайхан амжилтаар та хэд Калифорнид буцаж ирсэн байна. За бид сая Америкт монголчуудын одоо шагаан харвааны 3 дугаар наадамд очиж оролцоод ирлээ. Эндээс Калифорниас бол 2 баг явсан. 2 баг явсан. Хоёулаа бол 1-2 дугаар байрыг эзэлж бол амжилттай сайн яваад ирлээ. Энэ одоо миний хувьд бол Америкт монголчуудын шагаан харванд бол одоо
баг ахалж одоо 3 дахь удаага очиж одоо 3 дахь удаага төрүүлсэндээ бол маш их баяртай байгаа. Манай залуучууд бол их сайн харуулсан. Энэ бол багийн амжилттай бол манай Калифорнид одоо бид бол өөрсдийн шагаа харавдаг одоо тийм тогтоо тухтай энэ залуучуудын бол энэ чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлэхэд бол их нэмэр болсон. Энэ ажаагийн бол сүмийн төв дээр бол бэлэн байртай байдаг маань бол биднэрт бол манай одоо бэлтгэл сургуультай хийхэд бол их төхөмтэй. Тэрний хүчинд бид нар амжилт сайн гаргасан. Ингээд бид бол ямар ч байсан маш амжилттай 2 баг явсан. Хоёулаа 1-р байр, 2-р байрны төлөө тоглож 1-2 байрыг эзэлж ирсэндээ их баяртай байгаа. Энэ жил одоо 3 дахь төрүүлээ. Хойтон ч бас төрүүлнэ гэсэн итгэл дүүрэн байгаа шүү. Чикагогийн цаг агаар ямар байв? Тэнд монголчууд бас 3, 4, 5 баг бий болгосон гэсэн тийм. Тэнд Чикагод бол цаг агаар бол бас манай Калифорни хажууд бол бас жоохон хүндөвтөр байсан. Их халуун, шумуул ихтэй. Шумуул хазуулаад тамирчны алдруу хямдхан алдаагүй гэдэг шиг. Араас нь шумуулын үгээс тамирчны алдар хямдхан олдоогүй гэж хэцүү үг шүү. Араас бол сум тавьж байгаа үед бол зарим нэг нь багийнхаа зөвхөн хүний шумыг үргээсэн одоо тиймэрхүү байдалтай их аюул сайхан их сайхан яваад ирсэн. Ямар ч байсан амжилт гарахын төлөө энэ залуучууд энэ шагаачид бол бүх хүч чадлаа дайцалж ер нь их өндөр сэтгэлтэй яваад ирсэн. Энэ залуучууд бол ялангуяа эндээс нодлон болон Калифорнид болж байгаа үед бол Монголоос одоо 4 мэрэгэн харваач нар ирж биднэрт их урам зориг урам хайрлсан. Энэ жил бол бид ямар ч байсан тэнд Чикагод 11 үлэм дарахын ирсэн байна гэхэд бүгд бол одоо ажил сургуулаа зохицуулаад бүгдээ очиж харахын төлөө тэр олон мэрэгчүүлийг яаж сум тавьдгийг бид тэдний бас аль хэмжээнд нь байна, их дор байна уу, тэднийхээ хэмжээнээс хэр зэрэг хол байна гэдгийг бид үзэх гэж багаараа яг тоглосон. Сайхан тоглосон. Улсын мэрэгчүүлэлтээ сум үзэж улсын үлэм дарах мэрэгчүүлээ сайхан байд юм байна тэдэртэй сум тавихад их өндөр сэтгэлтэй ирсэн. Гэхдээ сая одоо ингээд энэ Америкийн монголчуудын шагаан авраг шалгуулах тэмцээн ингээд энэ жилтэйг нийлээд нийт 3 дахь удаага болоод олон зохиогдож байна. Сая манай Калифорни 1-2 дугаараа Калифорни мужаас 2 баг очиод одоо амжилттай оролцоод ирсэн. Ирэх жил одоо манай энэ Калифорни мужийн нийслэл Сакраменто хотод одоо 4 дахь удаагийн тэмцээн нээлт тэмцээн нь бол зохиогдно. Энд л одоо бид нар одоо бас амжилттай оролцохын тулд одоо бэлтгэл сургуулаа хийгээд одоо эхлэл гарцсан байдал тоглож байна. Одоо энэ ганц энэ Америкийн төдөг Европт интернетээс харж явах чи одоо автор шагаа харавж гин энэ шагаа харавж гин гэл ингээл шагаан тэмцээгээд янз бүрийн юм ингээд дуулдаад бичгтэй байсан. Ер нь энэ тэмцээнд одоо бас Америкийн Open маягийн одоо бүх гадна дотноос Европоос ч байна уу хаанаас ч байна уу одоо гадаадд оронд амьдарч шагаа харавж байгаа нийт шагаачд маань ирж оролцоход бол нээлттэй байх болно гэдгийг одоо бас таширнд хэлье. Тэгвэл өөрөө их гоё хэллээ шүү дээ. Америкийн монголчуудын Open шагаан тэмцээн болж байна уу? Болж байна. За сайн уу ганц зэрэг. Сайн. За сая Чикаго яваад ирсэн гэж сонссон. Тэмцээн хэр болов? Амжилт өндөр тийм ээ? Тий, Чикагод тэмцээн сайхан болж өнгөрсөн тэгээд Калифорни нэг багт орж тоглоо тэгээд төрүүлсэн. Тэгээд амжилттай яваад ирсэндээ баяртай байгаа. Сэтгэл сайхан байна. Тий. Өндөр байна. Эх жилийн тэмцээн манай энд бидэд Сакрамент тоглодог хүмүүс нийлж зохион байгуулах байгаа. Тэгээд Калифорни шагаан тавьчихаас нийлж зохион байгуулах байгаа. Тэгээд та бүхнийг өргөнөөрөө оролцоорой гэж авъя. Үлэмж мэрэгэн ямар зангаас та нар тодорхой хэмжээгээр ийм зүйлийг мэдэж авлаа. Одоо ирэх дараагийнхаа тоглолтын дээр энийг ингээ гэсэн тийм аварштай зүйл та нарт гарч ирв үү? Үлэм дарах мэрэгнээс сурах их байна. Одоо наад зах нь одоо бие авчиж байгаа байдал, сэтгэл зүйн байдал, сумны ард хуруугаа тавьж байгаа байдал тайлж гин. Тэгээд уухай байна, тийм ээ. Тэр болгон бүхнээс одоо ямар мэрэгэн одоо өөрөө хэлэхгүй ч гэсэн ингээд үйл ажиллагаа нь бол биднэрт бол үлгэрлээд багшлаад байна л та. Сурах юм их байна. Өнөөдөр бол үлэм дарах мэрэгэн ямар хүндэтгэл үзүүлэх маягаар бид нар ингэ сайхан тоглож байгаа. Хоёр баг нийлж. За юу сая наадмаар тийм ээ. БР-ийн монголчууд, Сакраментийн монголчууд нийсэн шагаан харваны тэмцээн дээр өөрөө цаваа харваанд төрүүлсэн тийм ээ. Энэ амжилтаас биднэрт хуваалцахгүй юу? Тий. Калифорни БР-ийн наадмаар өнгөрсөн жилийн наадмаар шагаан харваанд хүндэг бүрийн тий энэ жилийн наадмаар хүндэг бүрийн харваанд
19 онд төрүүлсэн байгаа тэгээд 20-оос 10 19 тий. 20 сумнаас 19 болсон гэсэн үг тий. За тэгэхээр түрүүн бас ярьж л да энэ шинэ Калифорни монголчуудын шагаан товчоо тий. Энд одоо та нар өөрсдөө тийм тодорхой зарчмыг бас явуулдаг юм байна. Тэгэд энэ зарчмаас бас Монголын шагаан холбоонд бас оруулж болмоор юм уу гэсэн тийм саналууд бас дэвшигдэж байгааг бас сонслоо л доо. Тэгэхээр нийтдээ 5 удаа төрүүлсэн байх хэвээр. Тэгээд энэ 5 төрүүлэхийн 2 нь өөрийн амжилт гэж болно. Үлдсэн нь одоо багийн амжилт байх жишээтэй ийм зарчим байдгийн байна гэдэг мэдж авлаа. Тэгээд энэ зарчимд өөрөө ер нь их ойрхон явж байгаа юм уу да гэсэн тийм сэтгэл төрлөө. Бид нар бас ихтгэл тавьж байгаа шүү. За баярлалаа. Тэгээд ер нь бол нэг цаваа харваа юм уу айл эсвэл нэг хүн мөрийн харваа юм уу багийн харваа нийлээд нэг 5 удаа төрөө авах юм бол тийм улсын аймгийн цол авах юутай. Тэгээд манай энэ Калифорни мужийн шагаан товчоочин болохоор аймгийн статустай тийм Монголын шагаан холбооноос нэг аймгийн статустай тийм товчоо гэд нэртэй тамга тэмдэгтэй явж байгаа. Тэгээд аймгийнхаа л хэмжээнд цолоо өгнө. Тэгээд 5 удаа төрөлвөл гоц мэргэн гэдэг цол авах тийм л юутай. Тэгээд миний хувьд бол 2 болчихвол тэгэл байж байгаа. За тэгээд ямар ч гэсэн одоо явцын дундх тэмцээнд бүгдэнд амжилт хүсье. Тэгээд эх жил дахиад зөмөр open тэмцээнд дахин уулзцаая. За баярлалаа. Энэ ташрамт тэмцээнийг дэмжиж алс хол Монгол эх орноос минь хүрэлцэн ирж оролцсон Монголын шагаан харвааны холбооны тэргуундэд ерөнхийлөгч Төв аймгийн засаг дарга Үлэмж Дархан мэргэн их бат ерөнхий нарийн бичгийн дарга Үлэмж Дархан мэргэн бас хүү нийслэлийн Монгол шагаан харвааны төвчөөний тэргуун Үлэмж Дархан мэргэн Шинэ Баяр халахын харшгийг олонд гайхагдсан Үлэмж Дархан мэргэн Бумба тэргүүтээ мэргэн харваачид Калифорни мужийн ерөнхий нарийн бичгийн дарга Баярын ахлагчтай мэргэн харваачид та бүхэндээ баярсан талархснаа илэрхийлж Чикаго хотын Монгол шагаан харваачдынхаа өмнөөс оноо мэргэн хараа хурц уухай уянгалаг байж үе үеийн мэрэгдийг алдаршуулсан олон мэрэгд төрөн гарах болтугай гэж өрөө хэмээн Чикаго хотын шагаан товчооны тэргуун бат очир тэмдэглэсэн байна. За ингээд эх жилийн уламжлал шагаан наадам Калифорни мужийн Сакраменто хотод нээлттэй тэмцээн болох нь тодорхой боллоо. Энэ тэмцээнд Монголд уламжлал ёс заншлаа шагаан наадмаа хүндэлдэг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монгол ахын дүүс маань цэц мэрэгнээ сорхижээ.